Хайцгаана. Сайцгаана. За өнөөдөр бид та нартай Q&A vlog хийхээр шийдэв. Тэгээд та нарын явуулсан асуултанд бид өөрөө хариулна. За эхний асуулт нь home tour хийх үү гэж асууж байна. Home tour хийжтэй тий. Гэхдээ одоохондоо байшин 100% дуусаагүй зарим жоох янзлах нь байна. Тэгэхээр янзлахаас чад юм гэж бодож байгаа тий. Тий. Арай жоохон байшингаа гоё болгоод тэгээд байшиндаа бас нүж орсон уу гэсэн зөндөө асуултууд ирсэн байгаа. Тэгээд байшиндаа бол нүгэд орсон байгаа. Гэхдээ одоохондоо бол үнэнгээ хэлэхэд баг хайрцаг дунд амьдраад ашигла байна. 95% тий. 95% таны юм дотор байгаа. Зөндөө юмнууд хийх юмнууд байгаа. Тэгэхээр тэр юмнуудыг хийчээд нэг юмсан үзүүлэхийг гэж өгнө бодсон. Гэхдээ бас нөгөө талдаа ингээд хийж байгаа юмнуудыг хүртэл ингээд үзүүлээч гэсэн тийм асуултнууд ирж байгаа. Тэгэхээр харж байгаа бол тий. Дундаас нь бас бүр 100% дуусахаас нь дуусны дараа үзүүлнэ гэсэн юм биш. Бас зарим юмнуудээ яг яаж хийж байгаа ямар процессыг явуулж байгаа тэр юмнуудаа бас нэг хуваагаад бичлэг оруулж магадгүй. Гэхдээ ер нь бол home tour мэдээж бол хийн тий. Хийж байгаа. За хоёр дахь асуулт нь болохоор Чехэд их сургуульд сурах хэр боломж байдаг вэ? Төлбөртэй юу гэсэн. Тийм асуулт ирсэн байна. Чехэд их сургууль сурах төлбөргүй Чехэдээс сурах юм. Хэрвээ англи хэлээр сурах юм бол төлбөртэй. Тэгээд Чехэдээс сурах гэж бодох юм бол нэг жилийн хэлний курс ч юм уу сурах хэрэгтэй. Тэр нь бол төлбөртэй байдаг. Тийм тэр нь миний харснаар ойролцоо нэг 5,000 евро байсан шиг санагдаж байна. 2-3 жилийн 5,000 евро байсан жилийн курс нь тийм жилийн курс нь тэгээд шинэ бариагийн сурсан тэр сургуулийнх нь юу нь болох курс нь болохоор ойролцоо 5,000 гэжсэн баха. Өөрөөсөө хүн болгон ингээ бүртгүүлж болно. Монголоос бүртгүүлээд тэгээд тэр сургуульд нэг бүтэн жил яг Чехэл сурах боломжтой байдаг. 9 сард ирээд тэгээд 5 хэзээ шалгалт өгдөглөө 4 сард шалгалт өгдөглөө 5 сард 5 сард Чехүүдтэй хамт байна. Тийм Чехүүдтэй хамт их сургуулиудад шалгалт өгч байгаа. Тэгэхээр ер нь өхөд хэр байсан бэ? Зөв байсан. Болж ийсэн үү? Тэгэхээр сурж болж ийн 9 сараас эхлээд тэгээд 5 сард болтой шүү дээ. Болж ийн. Оо. Нэг курс тоож ахын дайлах хэрэгтэй болтыг шалгалтад үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд бас гоё юм яг тэр нэг бариагийн сурсан дээр Подебрагэд болохоор чех хэллээс зааж өгч байгаа хажуугаар нь бас сурч байгаа тэр чех хэлээр нь чех хэлний курс сурдаг тий. Хажууд маань англи хэл ч сурдаг байсан. Англи хэл сурдаг, чех хэл сурдаг. Тэгээд өмнөх нь баялаг нь арай жоохон илүү яа юм шүү. Ялгаснаар одоо чинь эдийн засаг гэвэл математик гэсэн тиймэрхүү өмнөх нь баялагыг илүү хангаж өгдөг. Тийм үү? Чиглэлийн давагчдад оролт. За тэгэхээр их сургуульд орё гэж бодож байгаа бол төлбөргүй чиглэл дээр англи хэл дээр бол төлбөртэй. Манай Мишелькад бас асуулт ирсэн байгаа. Миний охин бас хариулаарай. За Мишель том болоод ямар мэргэжлтэй болмоор байна? Нохоны. Тийм үү? Амтны хэмж болох юм миний охин? Тийм үү? Тэгвэл амтны хэмж болж байна шүү дээ. Гоё мэргэжл шүү дээ. Миний охин яа гэж бодсон юм? Яа, манай хүүхэн яшиж жижигхэн эсвэл хав нохонууд байна гэж бодоо би нохоны Имж болоо гэж бодсон. Гүрэн нөхөр. За. Дараагийн асуулт. Гоё өөрсдийнхөө цаг төлөвлөлтийн талаар зөвлөгөө өгөөч гэж байна. Чи манд төлөвлөлтгөө. Ерөнхийдөө би болохоор яг удаан хугацааны төлөвлөлт гэж гаргадаг. Одоо жишээ нь шинэ он эхлэхэд одоо энэ жилдээ яг юу хиймээр вэ гэсэн төлөвлөгөө гаргадаг. Тэгээд энэ нь болохоор одоо нэг жилдээ юу хиймээр вэ? Эсвэл одоо ойрын 2 жилдээ юу хиймээр, 5 жилдээ юу хиймээр вэ гэсэн тийм төлөвлөгөө ерөнхийдөө гаргадаг.
100% барьдгүй ч гэсэн ерөнхийдөө нэг төсөлтөй болчдөг болохоор миний хувьд бол нэмэртэй байдаг. Нэр тийштэй чи нэг юм бичсэн тийм юм хий. Ой юм хийсэн штэ. Тийм бичснээс нь штэ гэдэг. Яг жишээ нь энэ жил би яг 1 сарын 1-нд ингээд төлөвлөгөө гаргаад энэ жилдээ хийнэ гэдэг ингээд бичсэн байсан юм. 3 сард ингээд буцаад ингээд уншсан чинь бараг 40% нь биелүүлсэн байсан. Тэгэхээр тийм төлөвлөгөө удаан хугацааны төлөвлөгөө гаргадаг. Тэгээ эсвэл богино хугацааны төлөвлөгөө болохоор одоо энэ сарда юу хийх үү? Тэгээд юу амжуулмаар байна гэсэн тийм төлөвлөгөө гаргадаг. Тэгээд ер нь өдөр болгоны төлөвлөгөө ч гэсэн гаргадаг. Би өглөө яг ажил дээр очиж ч юм уу эсвэл яг ажиллаа хийхээс өмнө за өнөөдөр ийм төлөвлөгөө иймэрхүү юмуд хийх ёстой гэдэг тийм to-do list хийдэг. Тэгээд тэрийг эсвэл оройн ингэж унтахаас өмнө ч юм уу яг ийм хийх ёстой шүү дээ гэж маргааш боддог ч юм уу. Ер нь бол ингээд хүмүүсүүдийн ингээд зөвлөгөөнүүдийг ингээд уншихад ном зам ингээд уншихад оройн суугаад ингээд бичээд авсан амар байдаг гэдэг. Өглөө шууд ажил дээр очиод нөгөө хийхсэн төлөвлөгөөнүүдээ төлөвлөсөн юмнуудыг хийгээд хийхэд амар байдаг гэж. Би бол тийм систем байхгүй л дээ. Би to-do list ганцхан амар ажилтдаг байлаа. Бусдыг бол ялчаад чухал юм нэгээд чухал биш юм өрхөд өргөндөгөр. Гэтэ мэдээж яг өдөр болгон яг тийгэж төлөвлөгөө өөрөө 100% тэрийгээр яг хийх гэсэн бол байхгүй шүү. Гэтэ ер нь бол хийсэн нь миний хувьд бол илүү effective-ний байдаг. Хоёрт гэхэд ингээд буцаад оройн ч юм ингээ хийсэн юмнуудыг харахаар үр дүнтэй байсан юм шиг санагддаг учраас хийж төлөвлөгөө гаргадаг. Зя дараагийн асуулт байшиндаа орсон гэсэн түрүү хариулсан. Хүүхдээ өсгөхдөө юу анхаардаг бэ гинэ? Юу анхаардаг? Ямар өсгөхөд юу анхаардаг вэ гэж аваад юу хийдэг? Аваад юу хийдэг? Таамаг. Аваад юу хийдэг? Чамаг ингэдэг гэж хэлдэг үү? Яаж энэ чамд юу зааж өгдөг вэ? Надад би бодоо хийх юм шиг бодоо бичих юм ингээ Эмэг дуурайж бичих. Зааж өгдөг тасч өгдөг. За хүүхдээ өсгөхдөө юу анхаардаг вэ гэвэл миний хувьд болохоор ер нь миний хувьд битүүрийн хоёулангийн хувьд л Мишель ингээ одоо ч жоохон байгаа ч гэсэн одоо удахгүй ингээл том болоод ингээл ихэд ер нь битүүртэй ингээ нээлттэй байгаасаа гэж амар тэрийг хүсдэг. Тэгэхээр ингээд юу ч хэлсэн ингээд заавал одоо энэ шууд буруу ингэж болохгүй тэгж гээ загнахгүйгээр ерөнхийдөө яагаад гэсэн яагаад ингэдэй эсвэл амар гоё яриад байдаг нөгөөх нь бидний хувьд одоо чинь тэр үедээ нийтдээ санагдагч байсан ч яг инехгүй хичээгээд тэгээд яг ингээд амар нээлттэй найзрахаг ингэж хүлээж авахыг хичээдэг. Яагаад гэвэл одоо том болох тусам угаасаа бидэнтэй хуваалцах юмнууд нь нэмэгдэнэ гэж бодож байна. Тэгэхээр тэр үед нь яг хизээч биднээс ингээд имэхгүйгээр ингээ юм асуухад бид нэр ингээ сайн найз нь байж чаддаг гэсэн утгаас нь тэрийг бол хүмүүжлэхдээ анхаардаг гэж бодож байна. Ээж аав дээр ингээ юу ч ирж хэлж болох уу? Ээж ааваас ичдэг үү? Ичдэг үү? Тэгээд мэдээж өсөхдөө ингээ сайн хүн болж өсөөсөө тэгээд хамгийн гол нь одоо ээж аав эмээ өвөө ах эгч нарыгаа ингэж хүндэлж ингээ сурах ёстой гэж боддог. Тэгэхээр яг тэрийн ээж аваа хүндлэх ёстой, ингээл ах эгч нараа хүндлэх ёстой. Ер нь хувь хүнийг ингээ хүндлэх ёстой гэдгийг зааж өгдөг гэх юм уу? Тэгээд юу лээ? Тэгээ өөрөө хүссэн сонирхсан юм хийх гэж боддог. Тэр нь бол битүүрийн заавалч бол гэсэн мэргэжилтэй болох шаардлагагүй. Өөрийнхөө бай гэдэг. Тийм, өөрийнхөө байсан зүгээр гэж боддог те. Дуулаад байдаг дуу шиг тийм. Өөрийнхөө бай. Өөрийгөө хүндлэж, өөрийгөө хайрлаж сураасаа л гэж боддог. Монголд амьдрах бодол байгаа үедээ хизээ ирэх вэ гинэ. Бид яг үндэ хэлэхэд яг
очинч гээгүй байгаа, очихгүй ч гээгүй байгаа. Ер нь боломжуудыг харж агаад тэгээд нэг талдаа яг миний хувьд мэдээж жоохон шок байгаад үлээ чихэд өссөн учраас тэгээд нөгөө талдаа ингээд барийг харж мэдээж бас Монгол манай хадамнууд байдаг, хамаатан садан байдаг. Тэгэхээр бас тэднийгээ бодоод нэг гэр бүлээгээ бодохоор бас очин гэж нэг талдаа бодож байгаа. Тэгэхээр яг одоо 100% тэгж шийдвэр бол гаргаагүй байгаа. Ер нь харж л бай. Одоо нээлттэй. Тийм боломжууд юу вэ? бас манай охины хичээл сургууль гэл тэ. Тэгэхээр зөндөө нээлттэй байсан дэрх гэж бодож байна. Эсвэл өрхөх юм байна уу? Нээлттэй. Тийм нээлттэй. Монгол улстай амьдрахгүй байгаа шалтгаан нь юу вэ? Хөгжил таар байгаа юу? Эсвэл хүн чанар байхгүй болж юу гинэ? Тэгж хөгжил тааруу байгаа ч гэж бодохгүй байна, хүн чанар байхгүй ч гэж бодохгүй байна. Монголд бол мэдээж нийгмийн сайхан бас ингээл ерөнхийдөө ингээд сонирхоод байхад бол Монголд гоё сайхан амьдарч байгаа, хөгжлөнч их сайжирсан, угаасаа сайн байгагдсан. Зөндөө тийм информац ярьж байгаа. Тэгэхээр аль нь ч яг тийм үү байгаа гэж бодохгүй. Тэрнээс болоод бид нэр гадаадад амьдарч байгаа бол биш. Тийм ээ? Тийм. Хаан боломжтой, хаан харагдчих тэндэл. Тийм. Тэгээд яг нэг Чехэд амьдарч байгаа. Ер нь тэгээ бас зөндөө хүмүүсүүд Чехэд амьдрахад ямар вэ? Тэгээд гэр бүлтэй хүмүүсүүд ингээд Чехэд амьдрал ямар вэ гэдэг зөндөө асуулт ирдэг. Тэгэхээр тэрэн дээр бол бидний боддог бодлого ер нь Чехэд амьдрахад тэгж тийм амар их одод ингээл мөнгө олоод амар баяжна гэсэн утгаар бол биш те. Зүгээр ингээд гэр бүлээр амьдрахад ингээ амар тайван амьдарч болдог. Ажлаа хийгээд хажуугаар хүүхдүүдтэйгээ ингэж хамт цагаа өнгөрүүлээд тийм. Тэгэхээр тэр тал дээр боловдож гэж бодож байна. Тий. Дараагийн асуулт нь хамгийн гоё очиж үзсэн газар юу вэ? Оцсон газар бол гоё. Гэтэ янз бүрийн өөрийн сонслогтой. Тэмдэртээс хамгийн их таалагддаг гэрэг надад бол хамгийн их таалагддаг гэрэг. Очны юу гэдэг төвтөр суртай, гоё хоолтой, далаатай. Далаа усан гоё. Тий. Далаад туртай. Гэхдээ энэ жил бид нэг Герман Австри явсан чинь бас гоё байгаль уулын харсан чи тэр бол миний хувьд бол баг амар их таалагдсан шүү дээ. Тий гоё тий. Далаа нь яг хуу чухалтай юм шиг далаа гоё. Гэхдээ энэ жил бид нар анх удаа тэгэж юунд чи одоо нуур юм. Тийш нуур шүү. Тий. Нуур нэрээ тий. Нуур гой амар том нуурын сэлээд ингээд тэр байгаль уулын гэсэн чинь гоё билээ. амар гоё. Далаа тустай далаа нэлээд харагдаж байна. Эсвэл тэр нэг юм байна гэж байна. Моон осод газар харагдаж байна. Миний бодлоор яг амьдрал хэлэхэд хэцүү юм. Яа гэвэл ингээд жишээ нь одоо энэ жил амар сонь надад мэдрэгдээд байгаа. Миний дотоод ингээд амар ингээд юу гэмдэ хэрэгцээ юм уу? Урд нь жил болгон дандаа ингээд далаа явмаар санагддаг байсан бол энэ жил бүр байгаль дотор ингээд бүр ой дунд ч юм уу ингээд уул хараад ингээд явмаар санагдаад байсан. Тэгээ ер нь одоо ч гэсэн тэгээд аа. Тэгэхээр ер нь яг юу ямар яг тэр аяллаасаа юу хүлээж авсан шалтгаалх байх. Энэ жил бол амар тийм амар их нөө одоо байшин машингаа барайл тэ ингээд амар ажилтай завгүй байсан. Тэгэхээр ингээд бүр 100% бүр ингээд релакс гэл ингээд 100% ингээд амармаар санагдсан баг. Тийм учраас яг далаа гэдгээсээ илүү ийм байгаль бүр ингээд дотроос бүр ингээд шаардаад байсан юм шиг байна. Тэгэхээр энэ жилдээ болвол миний хувьд бол уул тэр юм нь бол илүү гоёс нуур нь илүү гоёсэн. Яг далаа таалагдчихоо. Миний ахынд юу таалагдсан? Надад нуу таалагдсан. Тийм үү. Уулаар явсан чи гоё ясан уу? Байсан. За. Далаа ирэх өндөр газар салхитай.
Хилтэй. Хилтэй бишээ надад энэ дээр гоё бишээ. Сэлээ. Далаа доор далаа жоо сэрвзээ салхитай. Тэгээ Тэгвэл надад нүд уул таалагдаад би тэнд юу хэмээс хэлэхгүй. Даалаа. Нөгөө нуур. Тэгээ тэнд ингээд ганцаарх натан болоо бас тийш явмаадсэн. Тийм үү. Ганцаарх наяа. Ганцаарх наяа гэж нэрээ. Хичээлээ. Хичээлээ сургуулаар. аавч юу хээ. Аавч байхгүй? Тэгээд сургууль авах юмсан. Оо цаа. Аавч тийм ээ. Тийм яг би сургуулаар явсан. Хүсэн ч хүсээгүй ч ээж аав нь одоо октябрь тэгээд сургуульд орчихоор нь тэгэл явуулна штэ. Тэгээд одоо мэдээд зураг үлдээдэг. Харин тийм. Хас жилийн дараа зураг үлдээ те. За дараагийн асуулт. Мишелийн анхны үг. Мишелийн анхны аа. Хайртай. Хайртай гэж хэлдэг. Оо тийш нэ. Хайртай гэсэн. Амар жоохон бат хайртай гэж тэр амар охиндоо амар хайртай гэж хэлдэг байсан. Тэгсэн чинь хайртай гэж амар хэлдэгсэн. Тэ? Анхны үг нь хайртай гэж. Тийш нэ. Хайртай гэж хэлсэрсэн шүү дээ яг энэ чинь. Гэдээсэн чинь зүгээр хөвгтөр үг гэдэг. Үгүй шүү дээ аав гэж дараа нь яг аавыгаа мэдээд аав гэж хэлсэн шүү. Гэтэ яг анхны үг нь бол хайртай гэж хэлчихээ. Хэд орсон да? За та хоёр нэг үгээр би ингэ describe хийвэл тэр юу вэ? Чиглэж аавын нэг үгээр describe гэж амар limited өстэй. Хязгаартай юм болоо өстэй. Ганц үгээр. Хэвээр бодчих. Бидний бодож байна. Би мэдчихэв. Мэдчихэв. Яаж дөрхийч. Үгүй чи бодоо юм байна. Яаж дийчих бодоо юм. Хайр. Чи намайг describe хийх гэсэн бодлоо. Тэгэл чи чим уус их миний хайр үстэй. Хайр чинь яах ёстой? Хайр чинь халамжлах ёстой. Хайр чинь түшиг байх ёстой. Би нэгэ хайрлах ёстой. Хайр чинь гэр бүл гэсэн үг. Тэгэл нэг үгээр бол барай чи миний хувьд хайр. Чи одоо Яса. Үгүй бодоо ичих. яг эцээ очоо. Үгүй өөр бодож ялаарай чи. Уучлаа. Би ямар үг бодсон. Тэгээд Чи ямар үгтэй? аавгаа гүйлэх миний ямар үгээр тэгэж юу явах чинь нэрлэх чинь. Аав хэрэг бодогддог байсан. Аав ээжтэй хайртай. Хайртай. Аав нээжтэй хайртай. Наа тэгж хийж юу? Тэгж яах вэ? Аав өснө алдчих. Зя. Би юу шилхийтэй одоо чи нэг үг шиштэй аав нээж Нэг үг хэлсэн. Баггүй юу? Үгүй. Эргэдэг хэлээд чи. Аав нээж нэг шишин хайртай нэ. За. Хилээ. Явах. Одоо аав нь бодог юм яа. Оо хэцүү юм асуу юм. Би асууж байгаа биш чинь. Ямар бодож авсан. Чи биний мэдээж. Яа надаа дөнгөж талдаа ч ороогүй. Модны Чи бодож авсан юм уу? Чи бодохгүй шээ аав бодог. Бодсон ч байна. Мишель чи яад битэн хэлбэрүү чи аав өөрөө боддог. Оо за аваад үг. Яа ямар цаг одоо тэг өвчин цаг яваад шүү дээ ямар таа. Түр сайхан. Сайхан гоё яадаг.
гоё зүйл шүү дээ. За. Одоо хоёр дахь. За нэг үг болно аав бодох юм бол өшөө дахиад 10 минут сууж. За. Санаагүй нэ. Гоё шүү дээ хаад чинь. Ямар утгаар нь сайхан. Сайхан ахгүй. Сайхан хийхгүй гараа гэж. Тэрийг чи хүмүүс идэхгүй байхаа юм чи. Сайн хэрэггүй гараа гэж. Угаасаа шийдэж. Гоё байсан. Жингээ хэрхэн барьдаг вэ? Тэрсний дараа хэмдээ яаж орсон бэ гинэ. Нэрээстэй. За жингээ хэрхэн барьдаг вэ гэвэл эрүүл хоолт яг 100% үргэлж ингээд амар эрүүл хоолтгүй ч гэсэн ер нь бид гурав гэртээ бол ерөнхийдөө эрүүл хоол иддэг тий. Эрүүл хоол идэх хичээдэг. Мэдээж хаяа одоо пицца бид ч юм уу тий ингээд иддэг. Жоо шарсан юм зам иддэг. Гэтэ шарсан юм гэртээ ч цог иддэг. Гэтэ гадуур явж байхад ч юм уу ингээд хаяа иддэг. Гэтэ амар ингээд дэлгэн барайл ингэдэг үү. Гэтэ ер нь бол эрүүл хоол чухал гэж бодлоо заавалчгүй ногоо, хүнсний ногоо, жимс оруулах хэрэгтэй тий. Тэгээд бас бид гуравч угаасан мах иддэг, мах загас иддэг. Тийм тэгэхээр хоол болвол байгалтай мах гэдэг шаардлага байхгүй. Тэ. Өдөрт нэг удаа махтай хоол идэхэд л ерөнхийдөө хангалттай гэж яддаг тий. Тийм бид шаардлагач байхгүй. Тэд ийм мах идэхгүй. Ичээд тэгээд жаамт мах идсэн. Тий. Жингээ барихад болвол мэдээж эрүүл хоол нь чухал. Тэгээд хажуугаар нь бас хөдөлгөөн ч юм маш чухал. Үргэлжийн яг хөдөлж ийж жишээ нь би өдөр болгон хичээдэг лээ өдөр болгон хийхэд өглөө болгон ингээ йога хийхийг хичээдэг ядаж нэг 15-20 минут ч юм уу йога хийхийг хичээдэг тэгээд болж игэл ингээ дараа нь алхах их дуртай тэгээд ер нь яаж төрсний дараа хэмдээ яаж орсон бэ гэдэгт тэрэнд хариулахад би өдөр болгон бараг 6 км алхдаг байсан жишээ тэрэнд нь ингээл хийгээл тэгэл өдөржингөө алхаал явдсан нэгээд тэр чинь 6 км ч ойролцоо нэг 11,000 алхам байдیں۔ Тэгэхээр өдөр болгон амар алхдаг байсан. Тэгээд мэдээж хөхүүл байсан болохоор тэгээд хөхүүл хүмүүс үзэж угаасаа жингээ хаяхад арай амар байдаг. Тэгэхээр тэгдэг хажуугаар нь тэгээд боломж гарвал те би хийсвэрээр төрсэн болохоор яг шууд тасал хийж болохгүй байсан. Гэхдээ нэг 3 сар 4 сарын дараа бол тасгал хажуугаар нь хийж эхлээд тэгээд их алхаал те. Тэгээд хизэнээс хэмдэ орсон бэ? Тэгэхээр яагаад 5 сар март бол хэмдэ орсон гэсэн шүү дээ. 5 сар март орсон шүү дээ. Өөрчн яаж төрсөн бэ? Тэгээд бас хоол авах хэрэгтэй. Гурлийн хийдэд шаардлага өсөө оруулах гэдэг байдаг. Тийм. Тэр нь бас маш чухал яг ингээл чинь жирэмсэн байхдаа ингээд хоёр хүн идэж ингээд өргөлж ингээд бүр аим ингээд хоолоор ингээд бөмбөгдөд байх шаардлагагүй. Тэгээд ерөнхийдөө өөрөө өсвөлээ иддэг мэдээж хажуугаар нэг юм идмээ санагдаг л та. Тэгэхээр ер нь болж игэл тэрийг багасгахыг хичээдэг байсан. Гэхдээ мэдээж өсөөд авахгүй. Тэгээд төрснийхөө дараа одоо хөл эмчин хүүхэндээ сүү оруулах гээд байна гэд ингээд амар гурлан юмнууд бүтээгдэхүүнд идээд авахгүй. Тэгээд бичэн ч юм уу тиймэрхүү юмч манхан ч амар хэвдэж штэ. Тэрний оронд зүгээр яг шүл уухад миний хувьд л мэдээж хүн болго өөр байх л та. Надад л шүлтэй хоол идсэн нь бараг юм амар бичээ идснээс илүү зарим хүмүүс чинь пи уудаг тэгэл одоо хар пи уугаад байдаг шүү дээ. Хар пи уугаад байдаг эсвэл бичээ идээд байдаг. Тэгэл гурилан бүтээгдэхүүнд амар хийддэг. Тэгэхээр тэр бол тижээл байхгүй хоёрт амар ээж нь амар таргалдаг. Тэгэхээр миний бодлоор тэрний оронд зүгээр гоё яг жинхэнэ яг шүл хийж уугаад байвал илүү жижигтэй чанартай хийж байгаа хоолн ч илүү чанартай гэж бодож байна. За дараагийн асуулт Мишелийн дэвтэрэн дээр бичсэн шүү дээ. Монголд хизээ ирэх вэ гэж юм. Асуусан шүү дээ. Яг хөө зүгээр хизээ очих вэ гэж зүгээр төлөвлөж байна асуудахаар нүүх биш зүгээр. Дараачлаач юу та төлөвлөгөөтэй байгаа тийм. Төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөгөөс нэг зөө. Дараа жилээс ерөнхийдөө очно гэж төлөвлөж байгаа. За дараагийн асуулт нь
хүүхдтэйгээ үзчихээр гоё музей дээр санал болгооч 10 сард Праг оронгоо бас уулзалтаж болох уу гэсэн байна. Уулзалтаж болох уу? Болно шүү дээ. Болно. Ийм. Гоё музей ч одоо энэ чихэд хүүхдээ сонирхолтой юм бол Lego гэх музей үүсдэг тийм. Тийм Lego-гийн музей ба тэгээ Museum of Science гэсэн тэр шинээр нэгдсэн байгаа. Тэр ултаага дээр IQ парк. Үгүй тийм тэр чинь гэхдээ тэр IQ парк болохоор миний бодлоор одоо баг хаачиж магадгүй. Тэр хизээ хүртэл бол тэр нь гол дээр. Тэгээд мэдээж хэрэг юу нэг үндэсний музей, Народны музей үндэсний музей байгаа. Өчигдөр бид нэр бас Мишельтэйгээ Мишельний анх удаа музей үзсэн. Тийм миний гэдамд өдөө тийш явчихсан зөв музейм болсон. Тэгээ өөр музейм орсон. Тэгээ Мишель болохоор үндэсний музейм орё гэж үзье гэдгийгээс нэгээд тийшээ орё гэсэн чинь их хүнтэй байх гэж бодоод тэгээд жижиг Надарского музейм гэдээ орсон. Тэгсэн чинь тэнд нь болохоор яг 19-р зуунд ер нь хэр их одоо юм хэмдэ 19-р зуунд амьдардаг эмэгтэйчүүд хэр их нийгмээ өөрчилсөн бэ гэсэн тийм сэдвтэй үзэсгэлэн гарсан байсан. Тэгээд тэр нь бол их сонирхолтой юм байлээ. Тэгээд хоёр дахь давхарт энэ нь болохоор нийт давхартнаас хоёр дахьт нь болохоор Египтийн талаар тийм үзэсгэлэн хийсэн. Тэн дээр тийм болохоор хүссэн битээр Египт тоглоод тийм юм. Амхөрхийн Ширэний тоглоом амхөрхийн тэрийг тоглосон. Тэгээд гурав дахь тэр дээр давхар нь болохоор Австралийн талаар. Би амар улаан тэгээд ингээд би улаан хатсан тэгээд энэ нүндэн улаан хатсан хийг нүндэн гой виэстагийн бүндийг хийжсэн. Виэстам гэж монголоор юу гэдэг? Оджуулаад тэгээд нэг хүүхдэд ингээд зурж болдог нэг самбар шиг юм байсан. Тэн дээр нэг шил зураадсэн. Ичлээ ингээд ажил цаасан байсан. Тийм үү. Тэгээд экономик бүдгийн айлхдаг. Тийм үү болж тээ. Тэгэхээр нэг тиймэрхүү музеймууд байгаа л да. Тэгээд бас охинтой болвол нэг Куклийн музеймууд гэж байдаг шүү дээ. Тэ? Тийм үү. Тийм. Музейм Пананэ гэсэн. Гэхдээ тэнд охинтой ч юм биш нэрээ. Гурлаад үлдэн чинь нэг өдөр очно. Тийм. За юм байна. Яа өшөө зөндөө асуултууд байна. Гэхдээ энийг дараа явуулах. Өшөө зөндөө асуултууд ирсэн байгаа. Тэгээд одоо ерөнхийдөө уншаад хамгийн сонирхолтой асуултанд нь л хариулчих. Тэгээд угаасаа энэ Q&A гэсэн блогийг дахиж хийнэ гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр өөр асууя гэсэн юм байвал асууж болно. Одоо аль нь сонирхолтой, аль нь хариулмаар энэ жил үгүй явчих. За. За, сайн байна уу? Яаж сайн ээж сайн ихнэр амжилттай эмэгтэй байдаг вэ? Өдөрт юу хийдэг вэ? Зуршлуудаас нэрлэвэл гээд. За энийг дараа болъё. Та арьс арчилгааны зүйлүүдэд танилцуулаач гэсэн энийг ч гэсэн дараа болъё. Өдрийн минь нэг асуулт асууя хариулж өгнө. Эмэгтэйчүүд бид хүүхэд гаргаад хүүхэд хараад гэртээ байдаг ажил мэргэжлийн хувьд хэр анхаарал тавих вэ? Яагаад карьер чухал вэ? Бас хүүхэд хүмүүжлийн тухай ярьж өгөөч хийнэ. Хаана л бидний юмдаас харсан манай найз үзлээ шеэрсэн Facebook дээр нөгөө нэг ээж нь ажил хийдэг байсан хүүхдүүдийн нийлхий их амжилттай байх магадлал өндөр байдаг гэсэн. Ээж нь завгүй байсан тийм ажил хийдэг байсан. Гэртээ хараад байдаг биш. Тийм хүмүүсийн хүүхдүүд нийлээ амжилттай байх магадлалтай байдаг. Илүү цаг зав сурсан байдаг гэж уншижсэн юм байна. Яриулсан. Эмэгтэйчүүд хүүхэд гаргаад хүүхэд хараад гэртээ байдаг ажил мэргэжлийн хувьд тэгэхээр анхаарал тавих вэ? Карьер хийж чухал байна. Би болохоор ингэж боддог л та. Эмэгтэй хүний одоо хувьд мэдээж хүн болгон өөр л та. Гэхдээ би зүгээр өөрийнхөө хувьд ингэж бодоход би 100% яг би гэртээ ингэж суугаад хүүхдээ хараад ингээд ганцхан хүүхэдтэйгээ байх юм би л аз жаргалтай байхгүй гэж бодож байна. Мэдээж хүүхэдтэйгээ байхад гоё байдаг ч гэсэн нөгөө талдаа өөрийнхөө хүссэн
хүссэн ажлаа хийгээд өөрийгөө илэрхийлээд тий одоо амжилтанд хүрээд тэгэхээр чин ер нь юу гэж ярьдаг вүлээ аз жаргалтай ээж байвал аз жаргалтай хүүхэд байдаг гэдгийг ярьдаг. Тэгэхээр тэрнтэй адилхан би өөрөө аз жаргалтай байж ич өөрийнхөө хүссэн ажлаа хийж ич хүссэн зүйлээ хийж ич аз жаргалтай байдаг. Тэгээд тэрнтэйгээ адилхан тэр аз жаргалаа хүүхдэд дамжуулж болдог гэж боддог. Тэгэхээр миний хувьд бол карьер их чухал. Тэгээд үргэлжийн ингээ гэрте байлаа гэхэд би чинь Мишельтэй гэрте Чехэд ер нь бол 3 жил хүүхдээ хараад хүмүүсүүд гэрте байдаг. Тэгээд би бол 3 жил бол гэртээ суугаагүйгаас сууж чадахгүй галзуур байв. Хамгийн гол нь хүүхдийн хувьд Мишель 1 нас хүрээгүй ахтал баг хүүхдүүдийн дунд амар байх туртай байдаг байсан. Гэртээ ингээд дан ээжтэйгээ ингээд ганцаархнаа ингээд байхаар амар үүддэг. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ хамт ингээд шинэ юм сураад ингээд хүүхдүүдтэйгээ тэр орчиндөө байсан илүү чухал гэж бодож байна. Тэгэхээр би бол Мишелийг хэдэн настай нэлээ ойд ингэж хүрээлтэй ажилдаа би орсон шүү дээ. Гэхдээ өмнө нь гэртээ байхдаа 5 сар уу? 6 сар уу? Үгүй. Тэрнээс өмнө. Тэгээд хоёр дахь гэртээ байхдаа ч гэсэн би бүр хажуугаар нь бас степ дээр ч өөрийнхөө нэг интернет дэлгүүртэй байсан. Хажуугаар нь бас өөр юм зөв бизнесүүдтэй байсан. Тэгэхээр яг 100% болвол яг ингээд хүүхдээ хараа гэртээ байгаагүй. Тэгэхээр ажиллаа хийгээд хажуугаар нь охинтойгоо ингээд байхад бол миний хувьд бол яг л гоё баланс гэж бодож байна. Тэр хүн болно шүү дээ. Зарим хүмүүсний хүүхдэд 100% цагаас суугаад баймаар байгаа. Тийм, хүн бол өөр тэгээд тэр өөрөөс сонголт тэгээд эсвэл янз бүрийн хийгээд одоо карьер хөдөлж юм уу эсвэл өөрийнх нь хийгээд явах юм бол бас хийгээд явж болно. Тэр нь ажиглалтаар тэгж байдаг. Тэр явж болно тий. Тэгээ бас нөхрүүд нь дэмжих хэрэгтэй. Тийм, тэгээд маш чухал юм нь уучлаарай. Маш чухал юм нь болвол эхнэрийгээ нөхрүүд нь хэрэг дэмждэг вэ? Найз залуучууд нь хэрэг дэмждэг вэ гэдэг яагаад гэвэл баяраа бол угаасаа намайг 100% одоо би юу хий тэр бүхэнд нь ингээл дэмждэг байсан. Тэгээ охиныгоо харахад ч гэсэн одоо ээлжлээд хардаг ч юм уу эсвэл ингээд би нэг хиймээр байна, тэрийг хиймээр байна гэхээр дэмждэг байсан. Тэгэхээр нөхрүүд эмэгтэйчүүдийгээ эхнэрүүдээ ингээд дэмжээрээ хэм бол ингээд дэмжиж байгаатай одоо эхнэрүүдээ ингээд дэмжээд тэгэхээр чи бас эмэгтэй хүн чи амар ингээд баярлаа шүү дээ. Баярлаа бас тэрнтэй адилхан илүү хайрлаа. Бас адилхан дэмжиж шүү дээ. Аль нь бие биенээ дэмжиж өгөх хүссэн юм дээр хийх заавал их хэвээр гэсэн байхгүй. Хин юм хиймээрэн тэрэндээ нөгөө үндэд боломж гаргаж заавын болгож чаддаг. Тэгээд бие бинийгээ дэмжиж амьдрах хэрэгтэй. Тий. Тэгээд дэмжмэс бас хүүхэд хүмүүжлийн тухай ярьж өгөөч гэдэг. Түрүүн угаасаа хариулсан асуултууд байна тий. Хүүхэд хүмүүжил. Аавч юу сонсох вэ? Эмээгөөс сонсох вэ? Бүгд сонсох гэсэн. Хайрлах хэвээр Тэгээд бас аранэж үемэж аавыгаа сонсох гэсэн. Тэгээд аранэ хайрлаж тэгээд үемэж аавыгаа бас хайрлаж штэ. тий. Өөрийгөө илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. тий, эрхчлөө. Тэгээ өөрөөсөө яг ингээд бодоход бас юу юм бэ? Юу хэлчихлээ. Нэг юм ийчгүй. Хэл. Нэг юм өөрийгөө илэрхийлж чаддаггүй ямар нэгэн байдлаар илэрхийлж чаддаггүй чи тийм битгий болоосай гэж боддог. Энэ бол өөрийнхөө бодож байгааг хэлж чаддаг, өөрийгөө илэрхийлж чаддаг юу ч байдаг. Энийг л авахгүй тий. Энийг авахгүй. Заавал хэлсэн юм ингээд загнаад авахгүй тий. Тэгэхээр яг ер нь нээлттэй хүмүүжлэх чухал гэж боддог. Тэгээд маш чухал юм. Тэрийг мартах чинь маш чухал юм. Тэр нь болохоор хүүхэдтэй цаг гаргах. Тэр болвол яг охиндоо цаг гаргах нь маш чухал гэж боддог тийм. Яагаад гэвэл ингээд хүүхдтэйгээ мэдээж одоо ингээд ажилдаа явна, ажил ихтэй байдаг тийм. Ажилдаа явчаад гэхдээ ирсэн цагтаа дараа нь бол 100% охинтойгоо ингээд байхыг хичээдэг. Тэгээ хасаа бүтэн сандаа ч юм уу нэг өдөр нь заавал яг хүүхдтэйгээ хамт байна. Ингээд хүмүүсүүд ингээд бид нэрийг амар аялаад яваад идэг гэл ингээд тэгж байгаа. Гэхдээ тэр чинь яг өсөндөө бол бид нэр охиндоо ингээд цаг гаргаж яагаад гэвэл бид нэр ингээд охиндоо цаг гаргаж байгаа болохоор мэдээж Мишель чинь бас бид нэр ингээд
том болоод ингээд эргээд бодоход чинь эргээд ингээд дурсахад яг тэр хайр халамжийг мэдрээд сандаг, мэддэг гэж болно гэж бодож байна. Тэгэхээр ер нь хүүхдүүдэд бага байхад нь бид нэр хэр их хайр халамж ингэж өгнө те. Тэгээд бас нөгөө хэр их хайр халамж өгнө. Тэр төдий чинээр тэр хүүхэд нь бас биднийг хайрлах гэж боддог. тийм. Миний ах юу гэж бодож байна? Ээж аав нь хүнтэй хамт байдаг уу? Байдаг те. Тэгээд байдаг бас надтай эсвэл аав нь ээж нь надтай тойлдог. Бас ном зам уншаад хүүхдүүдтэй ном уншиж өгөөд ер нь хийж байгаа юм хамтдаа хуваалцах гэсэн гэж бодож байна. Чухал гэж бодож байна. За имчилгээ ингээд дуусгая. Зөндөө удаан бичлэг болчих шиг боллоо. Тэгээд дараагийн юм шиг зөндөө асуултууд байна. Тэднийг өөр бичлэгтээр хариулъя. Тий. За тэгээ манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд баяртай. Баяртай.